За та бүхэнд өдрийн нүргээ. За юуны өмнө ийм хүндтэй арга хэмжээнд өрсөнд баярлалаа. Нийгмийн ажлаар би 2014 онд Монгол Улсын их сургуулийг төгссөн. За гэхдээ би яг нийгмийн ажил гэдэг мэргэжлийнхээ нэрийг зүүж нийгмийн ажлын орон тоонд бол ажиллаагүй. Одоо бид нар ажиллаж байгаа цогц хөгжлийн үндэсний төв гэдэг байгууллагыг 2011 онд оюутан байхдаа байгуулж ирсэн. Нийгмийн ухааны сургуулийн 5 оюутан нийлээд анх байгуулж ирсэн. Тэгээд төгснөөс хойш одоо өөрсдийн яг үндсэн ажил болгоод байгууллага хөгжүүлээд тасралтгүй ажиллаад явж байгаа. Тэгэхээр яагаад ер нь хүний эрх ба нийгмийн ажлын сэдв дээр яагаад нийгмийн ажлууд ер нь хүний эрхийг хамгаалагч юм бэ гэдэг асуудал хөндөгдөж байна. За өнөөдөр бол нийгэмд бол маш их бохомдол байгаа, маш их асуудлууд байгаа. Хүний эрхийн хувьд нөхцөл байдал бол за ер нь бол эрсдэлтэй, улам хүндрэх тийм нөхцөл байдлууд илэрч байна, бодиттой байна. За олон улсын индекс үзүүлэлтүүдээр ч гэсэн бид нар нэлээд хэдэн зүйлээр ухарж байгаа тийм цаг үед байгаа тийм. За тэгээ азтай тохиолдлоор гэдэг шиг одоо би Мойсийн социолог нийгмийн ажлын тэнхимийн төгсөгчдийг төлөөлөөд болон ажил олгогчдыг төлөөлөөд ингээ хөтөлбөрийн хороонд орох тийм боломж олдсон. Тэгээ хөтөлбөрийн ингээд шинжилэл явагдаж байна. Хичээлүүдэд хөлбөр гаргая гэдээ харахад түрүү энэ дээр харагдаж байгаа. Би хүний эрхийн үндэсний комиссийн дэрэгдэх иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн. За тэр бол одоо юм ерөнхийдөө бол ингээд зөвлөдөг. Одоо нэг тийм айхтар эрх мэдэлтэй бол биш. Гэхдээ хүний эрхийн нөхцөл байдал ямар гоо бид нар тогтмол мэдээлэл авах боломжтой байдаг. Тэгээд бодит байдал дээр нийгмийн ажилтнууд бол дандаа хүний эрхийн зөрчил, хүний эрхийн асуудлуудтай болж байдаг. Гэтэл эргээд би жишээлбэл оюутан байхдаа гэдэг юм уу хүний эрхтэй холбоотой ямар ур чадварыг олж авсан бэ гэдээ бодоход манай хөтөлбөрүүдэд бол хүний эрхийн агуулга бол нэлээд учир дутагдaltaй сул. За ингээд хүний эрхийн хичээл ер нь нийгмийн ажлын хөтөлбөр заавал байх ёстой байна. Тэгээд тийм учраас ингээд юм хичээлтэй болъё гэхэд бол за тэгвэл хөтөлбөрийн боловсруулъя гэдэг ингээд ямар тач энэ процесс явж чад Монгол Улсын их сургууль дээр хүний эрх ба нийгмийн ажлын хичээл одоо орж эхэлсэн. За тэгээд тэр хичээлээ би өөрөө боловсруулад одоогоор бол ингээд цагийн багшаар ажиллаад ороод явж байна. Тэгээд ингээд анзаарах юм бол цаашлаад хүний эрхийг хамгаалахад иргэний нийгмийн оролцоо тэр дундаа нийгмийн ажилтнуудын оролцоог бид нар яаж бэхжүүлэх вэ гэдэг дээр бол нэг хэд хэдэн үе шаттай одоо ажил төлөвлөлөд бодож байна л да. За нинжээ түрүү намайг хэлээдсэн социологийн ажил гэдэг нь нийгмийн ажлын ажил яагаад хийхгүй. Нийгмийн ажил дээр бид нар бүтлгүү түүх ярьж байна. 4-5 жилийн өмнөөс бид нар нийгмийн ажлын юм захим талбар байгуулна гэдэг social work имэн гэдэг захим талбар хөгжүүлээд бид нар тэр сайтыг хийгээд одоо 2 жил хагас болж байгаа ингээд гарцсан. Хамгийн гол нь яг одоогийн бидний нөөцөөр тэр талбарыг тогтмол ажилуулах тийм нөөц хязгаарлагдмал байна. За ингээд мууш төхөө гэдэг ингээд их сургуулиуд ингээд чиглэлээр аваад явах гэдэг санаачлаг гарснаас хойш өнөөдөр ингээд 2 жил гаруй ажиллуулж чадахгүй ингээд хаалттай хөвөрн байлгаа да. Үндсэн талбарыг нь бол бид нар санхүүжүүлээд бүх сайтыг нь хийцэн. Тэгээд товчондоо бол нийгмийн ажилтнууд бол мэргэжлийнхээ талбарт ганцаардахгүй байх. Дээрээс нь орон нутгийн нийгмийн ажилтнууд, алслагдсан бүс нутагт байгаа нийгмийн ажилтнууд бол орон зай цаг хугацаанаас үл хамааран захимаар хөгжлийн хөгжих тийм боломж анх. Тийм талбар хөгжүүлээд явж байгаа. Тэгээд боломж олдвол одоо би юу гэж бодож байгаа гэхээр мэргэжлийн нийгмийн ажлын эрх зүйн байдлын тухай хууль батлагдаад одоо манай мэргэжлийн холбоо байгуулагдах юм байна гэдэг ойлголттой байна. Тэгэхээр ер нь тэр холбоонд өгье гэж бодож байгаа. Доктортой ажиллах юм институт зэрэгтэй учраас. Тэгээ оюутан байхдаа бид хэд одоо санаачлаад хэрэгжүүлчихсэн нэг жишээлээ. Одоо яг энэ Мойсийн 2 бидний урталт харагдж байгаа байрны 2 давхарт манайх төгсөх курстэй нэг нөлөөллийн ажил гэх юм уу одоо юм санаачлаг гаргаж ирсэн. Тэр нь юу гэхээр нийгмийн ажилтан гэхэлэр дандаа хандив тусламж гуйдаг ч юм уу те хөгжлийн тусламжаас хамааралтай мэргэжил юм шиг эсвэл буйны сайн дур ажил юм шиг тийм ойлголт байдаг. Тэгээ бид нар бол нийгмийн ажилтнууд өөрсдөө хөрөнгө босгоод тэр хөрөнгөөрөө үйл ажиллагаа явуулж байгаа юм бодиттой юм туршлага бий болгоё ажиллая гэх. Тэгээд ямар ажил санаачилсан гэхээр ангиараа нийлж байгаад энэ Мойсийн 2 давхрын нэг дундын тахимдагч одоо бид нар пистол хийж ярьдаг. Тэрэндээ захиргаанд өргөдөл өгж байгаа нэг 7 хоног тэрийг зөвшөөрөл аваад тэгээд ийм жижиг ийм кейк идэх юмнуу те зарим нь ийм гэртээ оромог хийж ирээд кимбап хийж ирээд тэгээд ингээ авчираад зараад тэгээд нөгөө зөрүүнээс нь ашиг хуримтлуулах замаар тэгээд нийтдээ ангиараа эхлэхдээ бид нар 20,000 төгрөг цуглуулаад нийтдээ 600,000 хөрөнгө эхлүүлээ. Тэгээд 7 хоног ажиллуулад бид нар нэг 800,000 төгрөгийн цэвэр ашиг олоод тэгээд нөгөө 20,000 төгрөг хөрөнгө оруулсан хүмүүстээ буцааж 25,000 болгож өгөөд хээндээ ашигтайгаар тэгээд манай мөнхөд тогч дээр их сүртэй нэр өгчөөс супер студент ланч гэдэг нэртэй тийм ингээд хан дээр тийм өрөөтэй тэгээд бүгдээрээ ангиараа нөгөө
хичээлгүй цагаар ангиараа зогсоод зардаг. Хичээлтэй үеэрээ 2-2-ороо ээлжлээд ингээд чөлөө аваад ажилладаг. Тэгээд тэр төслийн үр дүнгээр бид нэр 800 сая төгрөгөөр харааны бэрхшээлтэй хүүхдийн сургууль дээр юм Braille ном их тухайн үед ер нь жоохон хомос байсан. Тэгээд юм сонсдог ном Braille номоо хэвлүүлж өгч ирсэн. Тэгээд товчхондоо бол нөгөө нийгмийн ажилд бол оролцогчдлууд нь буюу оюутнууд нь байж ажиллаж байгаа хүмүүс нь ч бүгд инновац хийх, хөгжүүлэх, өөрсдөө ингээд сэтгэлгээг бодит талбар дээр хэрэгжүүлэх тийм боломж өгдөг. Өнөөдөр бол нийгмийн ажлыг хүмүүс харахтаа бол илүүтэй хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой ажилд эсвэл өндөр насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр ажилладаг практик ажиллаар нь бол илүү төсөөлж байгаа. За тэр нь бол бодит. Гэхдээ нөгөө талд бол нийгмийн ажилтнууд бол бодлогын орчинд нөлөөлөх, шийдвэр гаргалтад нөлөөлөх тэр дундаа бол нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд инновац нэвтрүүлэх буюу шинэлэг арга зүй нэвтрүүлэх бүрэн боломжтой тийм талбар. Тэгээ хамгийн гоё зүйл нь бол нийгмийн ажил бол өөрийнхөө сэтгэлгээг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх тийм боломжийг олгож идэг эрхчлөө болгодог. За түүгээрээ бол их над гайхалтай санагдав. За одоо төгснөөс хойш бид нар бол судалгааны ажлууд хийсэн, нөлөөллийн ажлууд хийж байгаа юм үндсэн 4 хөтөлбөр хэрэгжүүлж байгаа манай байгууллагууд. Нэгдүгээр засаглалын хөтөлбөр. Засаглал дотроо бид парламентын институцийн ил тод байдлыг сайжруулах, бэхжүүлэх чиглэлд ажиллаж байна. За хүний эрх иргэний боловсролын хөтөлбөр гэж байна. За иргэний нийгмийн хөгжлийн хөтөлбөр, социологийн хөгжлийн хөтөлбөр гэдэг ингээ үндсэн 4 хөтөлбөр хэрэгжүүлж ажиллаж байна. Тэгээ энэ донд би суур маань нийгмийн ажлын хөтөлбөрөөр сурсан болоод тэр юм уу? Яг талбар дээр ороод судалгаа хийгээд ажиллахад бол судалгааны нөлөөлөл буюу одоо бид импакт гэж ярьдаг нөлөөллийг зөвхөн цаасан дээр биш нийгэмдээ нөлөөтэй байлгахыг бол заавал чухалчилдаг. Тэгэхээр нийгмийн ажлын мэргэжлэр сурсан хүн дараа нь өөр чиглэл рүү хөрвсөн ч вэ, хослуулаад ажилласан ч вэ, заавал бодиттой үр дүн гарах бас нэг тийм сэтгэлийг надад бол тийг суудаг гэж санагдаж байна. Тийм болохоор би нийгмийн ажлын оюутнуудыг бол оюутан байхдаа илүү олон төрлийн ур чадваруудаар өөрийгөө хөгжүүлэх, өөр талбарт ажиллаж өөрийгөө сорж ур чадвараа хөгжүүлэх юм тэр үр шим нь бол заавал гарч ийн гэж хэлэх гээд. За ингээд бодлогын нөлөөлөл ярихлаар одоо бодлогын нөлөөллийг бол одоо гишүүд, дарга нар, бодлого боловсруулагч, эрх мэдэлтэй хүмүүс хийдэг гэдэг тийм ойлголттой байна. Гэтэл бол Солонгосын нийгмийн ажилтнууд бол жишээлбэл сэтгцэн эрүүл мэндийн тухай хууль өөрчлөлтөн дээр хамгийн нөлөөтэй оролцсон нөлөөлийн бүлэг багчаа. За Азийн улс гэдэг адилхан Японыг бодох юм бол гэр бүлийн хүчирхэлтэй тэмцэх тэрийг эсрэг чиглэсэн хуулийнхаа нөлөөлөлд бол нийгмийн ажилтнууд маань өндөр нөлөөтэй. За Канадад байна. Every Child Matter гэдэг төсөл байгаа. Тэр бол нутгийн уугуул хүүхдүүдийн эрхийг зөрчижсэн олон жилийн түүхийг нийгмийн ажилтнууд баримжуулж нөлөөлөл ажиллуулах шийдвэр гаргалтад явуулсан. Тэгээ би хүний эрх ярихлаар ингээд эсвэл нийгмийн ажил ярихлаар бол зүгээр л яриа шиг магадгүй ингээд хүмүүс төрж ахиж өгөөсөхгүй. Гэхдээ нэг сайн нийгмийн ажилтан бол нэг хүүхдийн амьдралыг үл өөрчилж чадна. За нэг сайн нийгмийн ажилтнууд нийлээд нэг улсын бодлогыг өөрчлөхөд нөлөөлж чадна. Тийм нөөц байгаа. Яа тэгэхээр би 2008 оноос эхлээд бараг л одоо 20 жил болох гэж байна. Хүүхдийн оролцоон өндөртөх зөвлөлийн гишүүн болоод тийм сайн нийгмийн ажилтан хүүхдийн ирээдүйг яаж цэнгэлж өгдөг гэдгийг би бодтой мэднэ. Тэгээд тэнд хүүхдийг дэмжсэн нэг ажил болгон ирээдүйд эргээд нийгэмд хөрөнгө оруулалт болдог гэдгийг бас би мэднэ. Тэгэхээр өөрсдийнхөө нөөцийг тэгж дутуу үнэлэх бол хэрэггүй. Хамгийн гол асуудал нь би төгсгөлтөнд онцлоод хэлэхэд бол нийгмийн ажлын мэргэжилд байгаа үнэхээр онцгой давуу тал. Хүмүүс хүний эрхийг хамгаалагч гэхээр эрх зүй чуулчдыг голцоо бодоод байдаг. Гэтэл нийт чуулчдын магадгүй 70-80% нь Улаанбаатарын Баг тойроо дотор байдаг бол нийгмийн ажилтнууд бол яг хүний мэдрэлийн эд эсвүүд шиг улс орон даяар нэгж болгонд байдаг. Бүх сургуульд байдаг. Бүх баг хороонд байдаг те. Халамжийн хилцүүд байна. Тэгээ ингээд үзэхлээр бол нийгмийн ажлын нөлөөлөл бол нийгмийн ажилтнууд өөрсдөө нөлөөлөл сүлжээ болоод бэхжих юм бол хамгийн ихний шатнд мэдээллийн сүлжээ цаашлбал нөлөөллийн үндэсний хамгийн том сүлжээ болох боломжтой. Би энэ дунд онцлоод хэлэхэд хүний эрхийг хамгаалах хамгийн том сүлжээ бол нийгмийн ажилтнуудад тийм нөөц нь байгаа гэдгийг онцолж хэлэх гэдэг. Нийгмийн ажлын тэр сүлжээг үүсгэхийг бид нар үнэхээр хүсэж байгаа. Гэхдээ мэргэжлийн нийгмийн ажлын холбоо маань байгуулагдвал тэрийгэ дэмжиж явах эрмэлзэл байна. Яа тэгэхээр нийгмийн ажлын сүлжээг бол улс орон даяар нэгдүгээр төрж чадах хамгийн өргөн бүтцтэй сүлжээ болох боломжтой. Тэр дундаа нийгмийн ажилтан бие дааж хүний эрхийн асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй. Гэхдээ хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоогоо ашиглах, хүний эрхийг хамгаалах олон улсын тогтолцоог ашиглахад холбогч болох, мэдээлэлээ дамжуулах тэр чиг үүргийг нийгмийн ажилтнууд хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Тэгээ бид нар л одоо хүний эрхийн үндэсний комиссд ойр байгаагаа ашиглаад бүх сургуулийн сургалтын хөтөлбөрүүдийг нэг татаж авахуулаад хүний эрхийн үндэсний комисс одоо шинжилгээ хийгээд зөвлөмжүүд өгч байна. Өөрөөр хэлбэл хүний эрхийн хөтөлбөрөөс сайжруулаад кредитийн нэмээ, заавал сонгох хичээл болгоо, илүү практиктэй хослуулаа гэдэг.
За нөгөөтэйгөр би энд онцлоод хэлэхэд би өөрөө хувь хүн талархдаг болоод тэр юм уу? Мэргэжлийн нийгмийн ажил, мэргэжлийн бус нийгмийн ажилтны ялгаа бол байгаа. Гэхдээ 20 жил яг сургуульдаа нийгмийн ажилтан хийгээд маш өндөр ур чадвартай сэтгэлтэй тийм хүмүүс бол. За сэтгэлтэй ихээсээ гадна үнэхээр чадвартай тийм хүмүүс. Тэгэхээр тэр ялгаа заагийг бид нар мэргэжлийн бус гэдгээр бас би гомдоо авах гэж аягүй санаа зовж байна. Эсвэргээрээ бол энэ тогтолцооны асуудал. Бид нар тэр хүмүүсээ мэрэгсэн болох ёстой. Тогтмол чадварчул сурах ёстой. Тэр боломжууд маань бол болоод тэр нөлөөлийн чадах маань бол энэ нийгмийн ажлын эрх зүйн байдлын тухай хуулиар бол бэхжээсэй гэж бодож байна. Тэгээ би түрүү Япон солонгосын жишээг онцолж хэлдэг нь бол хуулийн хилцүүлэг гэдэг бол хуульчдын хийдэг зүйл биш. Тэр процесс нь бол хуульчд ажиллахын зөв болохоос биш. Салбарын асуудлаа илэрхийлэх, нөлөөллийн ажиллаа хийх нь бол нийгмийн ажилтнуудын зүйл. Тэгэхээр энэ хууль өргөн баригдаад хилцэгдэх явцад бол та бүхнийг маш өндөр оролцоотой байгаасаа гэж бол бас хүсье. За тэгээд баярлалаа. Нийгмийн ажлын инновац, туршилт, судалгааны төв.